За хүмүүс яагаад хүүхдийнхээ хөл гарны ихийг ингээд бидэрээ шүүлдэг вэ? За энэ шүүс бол ерөнхийдөө ойлгомжтой. Эцэгхийн хайрыг хүүхдээ үрд дурсах, шинэ амьдралын эхлэх гэсэн утгатайгаар шүүлдэг. За хүүхдийн хөлийн мөр ч юм уу, гарны мөр, нэр төрсөн оноо иймэрхүү зүйлс оруулсан байх юм бол миний амьдралын бэлэг гэж илэрхийлдэг. За манайхан дээр жишээ авахад хамгийн анх төрсэн хүүхдийнхээ хөл гарны мөрийг шүүлэх нь хамгийн их байдаг. За энэ нь бол миний амьдралын хамгийн үн цэнтэй мөчийг тэмдэглэх гэсэн санаатай. За зарим суйлд бол гэмгүй сэтгэл, бурханлаг хамгаалалт гэсэн бэлэгдлэр шүүлт юм байна. За ерөнхийдөө бол яг энэ бичлэгэн дээр гарч байгаа шиг яг ингээд өөр нь болгоод хийх юм бол хамгийн бодиттой болно. За бас ингээд та артисттайгаа ярилцж чад ямар ч загварууд гаргаж хэлгэж болно. За бодит реалист стилээр ингээд хүүхдийнхээ хөргийг шүүлдэг хүмүүс бас байдаг. За би дээрэс нь нэмээд яг энэ гаргаж байгаа загваруудыг та бүхэнд ингээд сонирхолтой байдлаар бас харуулъя гэж бодоод ийм төрсөд орууллаа. Бас ингэж хэлэх юм бол та нэг маш том биш зүгээр энгийн хэлбэрээр ингээд өөрт маш гоё санагдахаар юм шивэсний санаануудыг гаргаж авч хэлгэж болох нэ. Тэгээд та шивэсний талаар өөр юу мэдж авахыг хүсэж байна доор комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээ миний хувьд Япон улсад монголчуудаа шивэсээ гээд явж байгаа. Энд байгаа хүмүүс маань бас холбогдоорой. Тэгээд дараагийн ирэлээр уулзцгаая.